За тэгэхээр Raspberry Pi-ра эхний одоо хамгийн элементари вэ хамгийн хин энгийн төслөө хийж үзэж байна. За тэгэхээр энэ зааснаар болох юм бол Raspberry Pi-ийн 7 дахь пин буюу GPIO out 4 гэсэн эсвэл 0 гэсэн юм уу сэтгэн сайн мэдгүй байна. Зарим дээр нь 4 гэж нэрлсэн, зарим дээр нь 0 гэж нэрлсэн байт юм байлээ. Тэгээд дараагийнх нь энэ болох юм бол Raspberry Pi-ийн ground руу холбогдсон байж байна. За энийг яаж мэдээд байна гэх юм бол нийтээс татаж авсан энэ хөө жижигхэн зургийн тусламжтайгаар мэдж авч байна. За тэгэхээр жоохон бүлгүүрдэд ашиг байна. 7 дээр болох юм бол GPIO 4, 3 дээр 6 дээр болох юм бол ground байна. За тэгээд энэ жижигхэн кодыг одоо схемийг харж болж байна. За энэ дээр болох юм бол харан буюу ground нь гараад 220 ом эсрэгүүсээр дамжаад диод руу ороод диодны маань нөгөө тал нь гараад GPIO out-ийн хөл рүү орсон байна. За тэгээд өгдсөн код нь одоогийн байдлаар Python дээр бичиж байгаа код гэж байна. За энэ хүү кодыг өөрийнхөө Pi руугаа бичээд оруулсан байж байна. За тэгэхээр бичсний дараагаар нэг иймэрхүү юм харагдаж байна. За тэгээд мөр болгоны танилцуулах юм бол эхлээд GPIO одоо сангаа оруулж ирээд time гэсэн сан оруулж ирээд тэгээд GPIO-ын төгрөгөө хийж байна. Тэгээд board-ны pin номерыг ашиглана гэж зааж өгöd 7-ог GPIO out болгож төхрүүлж байна. За тэрний дараагаар blink гэсэн функцсэн байж байна. Энэ функц нь болохоор 0-с range хүртэлх хугацаанд 0-с run times хүртэлх хугацаанд тэгээд энэ үйлдэлийг хийнэ гэсэн заажсан байна. Тэгээд энэ нь болохоор 7 дахь output руу одоо гэрэл speed хугацаатаар өгөөд тэгээд буцаад унтна гэсэн код бичсэн байж байна. За тэгээд асахтай хичнээн секунд орох вэ, хичнээн секунд гарах вэ гэсэн тэргоонод хийж гисэн байж байна. За тэгээд тухайн Python кодоо ажиллуулж үзэхэд хичнээн удаан очих вэ гэдгийг зааж өгч байна. За тэгэхээр эргээд энэ рүү оръё. 5 удаа гэж зааж өглөө. За тэгээд хичнээн удаан очих вэ 2 секунд гэж зааж өглөө. За тэгээд энийг харъя. Тэгэхээр гэрэл маань одоо 5 удаа 2 секундын интервалтайгаар ажиллаж байна гэсэн үг. Гайхалтай.